Би ирээдүйн мэргэжлээ сонгоцсон байгаа. Сонгоцсон байгаа. Сонгоцсон байгаа. Миний мэргэжил сонголтод эцэг их болон багш маань нөлөөлсөн. Ер нь бол нийлэнхтэй өөрөө Ер нь бол хүн нөлөөлөөгүй. Би яг өөрийнхөө сонирхлын дагуу сонгосон доо. Би яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ гэвэл ингээд миний зан ааштай илүү ойр тэгээд энэ бол миний хүссэн мэргэжил болохоор сонгосон. өөрийнхөө зан арын шин тохируулж өөрийгөө сайн судлаж тэгж байгаа л сонгосон доо. Яагаад энэ мэргэжлийг сонгосон гэвэл би өнгөрсөн жил яг 9-р ангид ороод олон мэргэжлүүдийг судалж үзсэн. Тэгээд судалж үзэх явцад хамгийн их надад сонирхолтой санагдаж миний одоо юу тийм сонирхлыг татаж чадсан мэргэжил нь энэ мэргэжил байсан. Тэрийг бол яг сайн хэлж мэдэхгүй. Ер нь цаг үеүүдэд эрэлт хэрэгцээтэй байдаг. Тийм учраас ирээдүйд ч гэсэн эрэлт хэрэгцээтэй байна гэж бодож байгаа. Миний одоо сонгож байгаа мэргэжил ер нь бол эрэлт хэрэгцээтэй байна гэж бодож байна. Яагаад гэвэл одоо ингээд хүүхдийг ингээд багаас нь ингээд төлөвшүүлж сургах учраас. Нэгнийхээ ингээд мэргэжлийг ингээд дуурайх ч юм уу эсвэл ингээд эцэгхийн шаардлагаар мэргэжлээ буруу сонгодог гэж бодож байна. Тэгэхгүй миний бодлоор сургуулийн төвшнгөөс их болдог хаа. Өөртөнтэйгөө ярьж өөрийгөө чагнаж зан арын шингээ арай сайн мэдээгүй болохоор гэж бодож байна. Мэргэжлээ буруу сонгосноор ер нь бол тэгээд ажлын бүтээмж буурна. Энэ бол олон сул талтай. Эдийн засагт юу алдаа гарна. Тэгээд өөрийн сэтгэл зүй болон дотоод хүнд нөлөөлөх байхаалж. Алдаа эрсдэл гэж мэдгүй. Хамгийн түрүүнд талаар ямар ч гэсэн сэтгэл тийм их жоохон сонирн байх бах. Өөрөө хүссэн мэргэжлээ хүссэн ажиллаа гэж чадахгүй болохоор. Мэдгүй байсан харин энэ сургалтанд сууснаар мэдж авсан. Арай мэддгүй байсан харин энэ сургалтанд суугаад мэддэг болсон. Яг одоо толгойд орж өнгөрсөн жилийг судлаад явж байхад юу гэдэг сайт вэ? Нэг сайт бол яг олж ирсэн юм. Одоо яг сайн санахгүй байна. Өөртөөгөө нэг яриад үзээрэй, өөрийгөө чагнаад үзээрэй. Ямар дотоод хүн чинь ямар хүн бэ гэдгийг мэдээд үзээрэй л гэж хэлээ та. Мэргэжил сонголт яг өөрийнхөө зорилгын дагуу хүсэл тэмүүлээ яриад сонгороо гэж зөвлөндөө. Үе тэмгийн найзуудаа одоо мэргэжлээ сонгоход өөрийнхөө зорилготой их төвлөрч тэгээ өөрийнхөө зан ааш тийм бүтээмжтэй ер нь бол их тулгуурлаж мэргэжлээ сонгорой гэж зөвлөж байна.